Хэлсэн юмыг сонсолгүй. Тариг компани мөнгөийг буцаа шилжүүлсэн болов. За. Хинээс яах гэж. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал төрийн бодлогын хараат ус байдлыг хамгаалахын тулд улсын их хурлын гишүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага гадны иргэдээс хандив авахыг Монгол улсын сонгуулийн тухай хууль болон авилгын эсрэг хуулиар хатуу хориглодог. Учир нь улсын их хурлын гишүүнээ зөвхөн Монгол улсын иргэдийн төлөөл байх ёстой. Харин улсын их хурлын гишүүд гадаадаас хандив аваад эхэлвэл гадаадын иргэн байгууллагын ашиг сонирхлыг бодон ажиллах эрсдэлтэй юм. Хэлсэн юмыг сонсолгүй. Тэгвэл 2024 оны улсын их хурлын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Увс, Ховд, Говьалтай завхнаас сонгогдсон улсын их хурлын гишүүн Болор маань Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй KJS Holding Limited компани 100% хөрөнгө оруулалттай хам богд Exploration компаниас хандив авч улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг магадгүй зөрчиж төрийн өндөрлөгт хүрсэн байна. Тодорхойлбол улсын их хурлын гишүүн Болор маань сонгуулийнхаа кампанид ажилд нийтдээ 789 орчим сая төгрөгийг зарцуулсан. Үүнийх нь 460 сая төгрөгийг нь 17 компани хандуулсан бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай хам богд Exploration компани байгааг үндэсний аудитын газрын нэгтгэсэн тайлангаас харж болно. Мөн Болормагийн хаан банкны 5107 1571 16 тоотансанд гадаадын хөрөнгө оруулалттай хам богд Exploration компани 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр бизнесийн орлого гэсэн утгатайгаар хандив өгсөн байдаг. Гэтэл Болормаа уг хууль бус хандивыг буцаан шилжүүлээгүйг түүний 2024 оны 6 дугаар сард үндэсний аудитын газарт өгсөн явцын тайланч нотолдог. Улсын их хурлын сонгуулийн хуультай холбогдуулаад төрийн аудитын байгууллага 5 чиглэлийг хэрэгжүүлж ажилласан. За энэний нэг нь бол нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангийн явцад болон эцсийн тайланд нь бол нэгтгэж дүгнэлт гаргасан байна. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1-ийн нэгдэх хэсэгт гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно гэж заасан бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 2-т гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ гэж заасан. Гэтэл Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компани хандивын мөнгийг буцаан шилжүүлэхгүйгээр сонгуулийнхаа зардалд зарцуулсан байгаа юм. Таныг улсын их хурлын 2024 оны сонгуульд 2 дугаар тойрогоос нэр дэвшиж улсын их хурлын гишүүн болохдоо гадаадын хөрөнгө оруулалттай хаан богд Exploration гэдэг компаниас хандив авч үүнийгээ зарцуулсан энэ таны явцын тайлан болон үндэсний аудитын нэгтгэсэн тайлан дээр байна л да. Тэгэхээр үүн дээр та ёс зүйн хариуцлага хүлээх үү гэдэг дээр хариулт өгөөч. Тэгэхээр би ёс зүйн болоод хуулийн хариуцлах зүйл хүлээх зүйл биш ээ гэдэг ийм байр суурьтай. Үнэн дээр эрх бүхий байгууллага Болормааг хууль бус хандиваа буцаан шилжүүлээгүйг нь явцын тайланд нь үндэслэн сонгуулийн дүн гарахаас өмнө тогтоож сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээ бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож нийтэд мэдээлэх боломжтой байсан. Энэ талаараа Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 2-т тодорхой заасан. Гэтэл Болормаад хууль үйлчлээгүй. За сонгуулийн ерөнхий хорооны хувьд яах ёстой вэ гэхээр магадгүй энэ зөрчил нь сандралтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хаснаа гэдэг тодорхой зохицуулт бол байдаг. Харин үндэсний аудитын газраас сонгуулийн дараа нэр дэвшигч Болормаад хандив өгсөн нийт 17 компаниас 9-ийг нь л төврийн аргаар сонгож шалгаад зөрчилгүй гэх дүгнэлтийг гаргасан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэхүү шалгалтанд нь гадаадын хөрөнгө оруулалттай хам богд Exploration компани багтаагүй байгаа юм. Магадгүй төрийн аудитын байгууллага илт хууль зөрчсөн байж болзошгүй Болормаагийн үйлдэлийг хаацайлахын тулд хандив өгсөн 17 компаниас ердөө 9-ийг нь сонгон шалгаад зөрчилгүй гэх дүгнэлтийг гаргасан уу гэх хардлагыг төрүүлж байна. Болормоотой хуулиудад үлдээсэн юм бол байхгүй. Болормоогийн хандив авсан 17 аж ахуй нэгжийн 9-ийг нь манайх бол төвөрлөн шалгахад энэ бол гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаагүй.
Тийм учраас энэ нь бол зөрчилгүй байна гэдэг аудитын хуулийн этгээдээр гаргасан дүгнэлтийг нь за үнэн зөв байна гэж манайх хянаад нэгтгэхэд тайлангийн илэрхийлсэн. Гэтэл яг одоо за төврийн аргаар гэдгийг бол ойлгож байна л да. Гэтэл тэр үлдсэн одоо 8 аж ахуй нэгжийн нэг нь одоо гадаадын хөрөнгө оруулалтын компани байсан байна. Энэ нь одоо мэдээлэл ил тод болчлоо. Тэгэхээр энэ дээр одоо дахин аудитын байгууллага дүгнэлт гаргаж холбогдох шатны байгууллагууд нь шилжүүлэх боломжгүй мүү гэдгийг л тодруулаад байна. Манайх одоо гаргасан эн чинь юм байхгүй. Сонгуул нэг удаа зохион байгуулагдаж байгаа. Сонгуулийн тайлан манайх нэг л удаа хийнэ гэж байгаа. Давтан аудит хийнэ гэсэн зохицуулалт бол манайд одоохондоо их хэсэг зохицуулалт байх байдаг байхгүй. Харин сонгуулийн зардалд нь хяналт шалгалт хийсэн нийслэл аудит компани улсын их хурлын 2 дугаар тойрогт нэр дэвшигч Болормагийн хаан банкнд дах сонгуулийн зарлалын дансанд нь гүйлгээ хийсэн хам богд эксплоration компани хандивсан 30 сая төгрөгийн хандив нь хууль бус хандив байсан. Дээрх хандивыг сонгуулийн хуулийн дагуу буцаах ёстой байсныг буцаагаагүй сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан байна хэмээн үндэсний аудитын газарт 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр албан тоотоор илгээжээ. Тэгэхээр Инкотын Болормоотой холбоотой гадаадын одоо компаниас нэр хүү компаниас хандив авсныг бид нар бол илрүүлээд ажигтай үндэсний аудитын газар ингээд шаардлага хүргэсэн байгаа. Үндэсний аудитын газар харамсалтай нь бол тодорхой үр дүн гаргаагүй. Гэхдээ нийслэлийн аудитын газраас бол энэ хүн бол гадаадын хөрөнгө оруулалтын компаниас хандив авсан байна гэдэг нь тогтоогдсон шийдвэр гарсан байдгийг. За энийг үндсэд бид нар бол одоо үндэсний аудитын газар ажигтай тэмцэх газар гэж явсан байгаа. Энэ одоо хууль бус хандив авсныхаа төлөө ёссон хувьд бол хариуцлага хүлээх ёстой. Одоо төрийн эрхийг хууль бусаар авахыг оролцсон завцсан энэ үйлдэлтэй бол одоо өөрөөсөө бол хүлээн зөвшөөрч одоо өөрийнхөө халтшгүй эрхээс татгалзах, хурлын гишүүнээс татгалзах ийм ёстой гэж бид харж байгаа. Улсын хурлын гишүүн Болормаана Хамбогд эксплоration компаниг хандив өгөөд бүртгэлээ салсан компани гэсэн утгатай үгээр тайлбарласан. Чуулганы сүүлийн өдөр нэг гишүүн ирж асуусан л та би одоо мэдээлгүй тэр үед байхад энэ нэг компани байр суурь одоо нөө бүртгэлээ сольсон нэг компани байна гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Хамбогд эксплоration компани нь анх 2006 онд байгуулагдсан бөгөөд гадаадын нэр бүхий 5 иргэн 2020 онд эцсийн өмчлөгч гэж бүртгүүлсэн байна. Үнэн дээр 2024 оны сонгуулиас өмнө тус компани гадаадын хөрөнгө оруулалтын компани байсан гэдэг нь улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээлэлээс тодхон харагдаж байгаа юм. Харин улсын их хурлын 2024 оны сонгуулийн дараа Хамбогд эксплоration компани бүртгэлийн мэдээлэлээ дахин шинжилсэн нь Болормоод өгсөн хууль бус хандиваа нуун далдлах зорилготой байсан үгийг харлагыг төрүүлж байна. Тэгвэл улсын хурлын гишүүн Болормоод хандив өгсөн гадаадын хөрөнгө оруулалттай Хамбогд эксплоration компани ашигт малтмлын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Квакхуй Кон, Квакхун Шэн, Квакхун Ен, Квакхун Хо, Квакхун Хуагийнх гадаад улсын 5 иргэний эзэмшлийн компаниж. Хамгийн ноцтой нь Хамбогд эксплоration компани ард байдаг гадаадын 5 иргэний эзэмшлийн Western Mongolian Development компани Болормогийн сонгогдсон Завхан аймгийн дөрвөлжин сумын нутагт цусуулын алтны үндсэн ордоос хөдрөлбөрлөх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байгаа юм. Мөн Хамбогд эксплоration компани улсын их хурлын 2 дугаар тойрогт багтах Завхан аймагт уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшиж хууль шүүхийн байгууллагад хандаж байсан баримтч байна. Магадгүй энэ нь тухайн компани Болормоод хандив өгч Монголын төрд төлөөлөлтөй болж асуудлаа шийдвэрлэх гэсэн оролдохгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Та тэр компани мөнгө буцаа шилжүүлсэн болов? За би одоо дүгнэлт унших учиртай. Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-т ардчсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Мөн үндсэн хуулийн 16-р зүйлийн 9-д Монгол улсын иргэн төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэж заасан нь зөвхөн Монгол улсын иргэд сонгогдох эрхийг эдлэн гэсэн үг юм. Үүнтэй уялдуулж сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага гадны иргэнээс хандив авахыг хориглож энэ нь Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөө орохыг хязгаарлахад чиглэсэн. Гэтэл улсын хурлын гишүүн Болормоо гадаадын хөрөнгө оруулалтын компаниас хандив авч үндсэн хууль болон сонгуулийн хуулийг магадгүй зөрчиж төрийн өндөрлөгт хүрсэн байна.
Энэ дээр комисс юу гэж үнсэн бэ гэхээр зардал, санхүүжилт, ил тод байдал хариуцлагыг сайжруулах хэрэгтэй юм байна. Олон улсын байгууллагаас ч хэлээд байгаа. Бид нар ингээд нэг үр дагавар гаргах хэрэгтэй. Эцэст энэ хяналтыг яг гэж тавьдаг гэвэл зөрчил гарахгүй төлөө тавьдаг. Сонгох эрхийг аль болох шудраг процессын хувьд ил тод ойлгомжтой ийм байлгахын төлөө явдаг тийм ээ. Тэгэхээр энэ хуулинд нэгдүгürt яах вэ гэдэг тодорхой зохицуултыг оруулах хэрэгтэй юм байна. Данстай байна, буцаа шилжүүлнэ гэсэн. Тэгээ шилжүүлээгүй бол жишээ нь яах юм? Хоёр дахь таны асууж байгаа нэг гол одоо чухал асуудал бол Европын айлгой байдал хамтын ажиллагааны байгууллага дээр ардчлалын сонгуулийг ажиглах багаас юу гэж зөвлөд байгаа вэ? Ер нь хуулийн этгээдээс энэ нэр дэвшигчид сандаа авахыг ер нь болиулаач гэдэг зөвлөмж өгөөд. Зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-ийн 23-д хандив өгөхийг хуулиар хоригдсан этгээд хандив өгсөн. Тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгээ бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүн хуулийн этгээдийг торгоно гэж заасан. Энэ үндслээр цагдаагийн ерөнхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх алба шалгаж эрүүгийн хэргийн шүүх шийтгэл оногдуулах хуулийн зохицуулттай. За сонгуулийн хууль тогтоон зөрчсөн болгон тогтоогдоод за түүнд ямар хариуцлага оногдуулах ёстой бэ гэдэг зөрчлийн тухай хуулинд тодорхой заасан байдаг. За ялангуяа хандив өгөхийг хоригдсан этгээдээс хандив өгсөн бол байх ёстой юм бэ. За тэгэхээр тухайн хандив улсын орлого болгон за дээрээс нь иргэнийг бол 10,000 нэгжтэй хуулийн этгээд бол 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр одоо торгоно гэж тодорхой хуульчилсан. За энийг бол цагдаагийн байгууллага шалгаа шүүх шийдвэрлэхээр тодорхой хариалан заасан байдаг. Харин Болормагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг өдгөө авилгатай тэмцэх газар шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Хуулийн байгууллагаас энэ асуудалтай холбоотойгоор танай байгууллагаас тодруулах мэдээлэл авсан болов уу? Авилгалтай тэмцэх газраас бол энэ сонгуулийн зардлын тайлангуудыг бол хуулбарыг ирүүлнэ хүссэн дагуу манах тайлангийн хуулбаруудыг бол хөрвүүлсэн байж. Тэгвэл улсын хурлын 2 дугаар тойрогт сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл ганц Болормаагаар зогсохгүй бололтой. Тодруулбал Увс, Ховд, Говь алтай Завхан аймагт нэр дэвшиж улсын хурлын гишүүнээр сонгогдоод байгаа Дөвшин Амгаланбаатар нарын сонгуулийн сурталчилгааны ажилд оролцсон 3 иргэнийг сонгогчийг мөнгөөр татаж санал худалдан авсан хэрэгт буруутган тэднийг 1-ээс 5 жил хүртэл хорих ялтай эрүүгийн хуулийн 14-ийн 5 дугаар зүйлийн 2-ын 3-т заасан зүйл ангаар яллагдагчаар татан хэргийг шүүгэж шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Хачирхалтай нь улсын хурлын гишүүн Дөвшин Амгаланбаатар нарыг уг хэрэг татаагүй нь анхаарал татаж байна. Учир нь санал худалдаа авсан мөнгө нь Дөвшин Амгаланбаатар нарынх байх магадлалтай бөгөөд тэд төрийн өндөр албан тушаалтан болсон учраас хуулийн байгууллагаас тэднийг шалгахгүй байноу гэх хардлагыг төрүүлж байна.